Зя сайн байцгаана уу? Та бүхэнд энэ нойроо мэндийг хүргэе. Нээл тааргийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт ингээ эхэлж байна. За ингээд энэ удаа мэдээж уламжлал ёсоор дараа 7 хоногт ямар хөө байх вэ? Одоо юун дээр анхаарах вэ те? Яг юу одоо болох вэ? Яг гой гой юм юу болох вэ? Одоо үзэх болно. За ингээд 3 хөзөр байна. Аяг зоос тэгээ аягны боол, нэг аяг, тэгэд 8 зоос гэдэг. Эндээс одоо аль нь нүдэн чинь тусч байна? Тэрийг сонгоорой. За тэгээд одоо хавар болж байна. Одоо зунд өгч байна те. Хаврын сүүлийн сар чинь одоо юу штэ миний монголчуудаа одоо 100 орж ийн аялж уулсан бэлдэл гоё штэ. Бичсэн бас л одоо 101 монгол орчиндоо гээл одоо хөрслөөд байна. Одоо нэг жоохон гүрийчл тэгээд 100 бол амралт морд хэлтэй штэ тэгээд. Тийм болохоор тэдүүд жоохон ч гэсэн гүрийцгээе. Одоо энэ хаврыг айтайхан тусгацгаая. За тэр жоо. Энэ 3 хөзрийн аль нэгэнд одоо сонгосон гэж одоо найдаж байна. 3 2 1. За ингээд эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань аягны боол, буюу аягны элч. За нэг үүлгэх газар одоо нэгэн залуу аяг очихсан. Тэгтээ бас авч яргалтай байна шүү дээ. За ийм байт юм аа. Аяг бол мэдрэмжийн хөзөр. За тэгмүүд энэ залуу өөр чинь ингээд их гоё аяг өгч юм шиг байна шүү дээ. Энэ 7 хоногт та ер нь их гоё мэдээ сонсно. Бас их тийм айтайхан байна те. Ер нь нэг тийм жоохон аз зэвэн гीचгсэн бас нэг болж өгч байгаа юм. Одоо нэг бас байнгын болцдоггүй нэг юу байх вэ? Ер нь их айтайхан мэдээнүүдийг сонсоод, айтайхан нэг тийм мэдрэмжүүдийг аваад их тийм сэтгэл хөдлөл өндөртэй тийм гоё 7 хоног байх нэ. За тэгээ зүгээр нэг тийм биш. Ерөнхий нэг юм ингээд яах вэ гэж сонирхсан бас тийм шинэ боломжуудыг те яах вэ хүүгээд харсан, ажигласан, анзаарсан тийм одоо сониуч тийм 7 хоног байх нэ гэж одоо ингээд гарч иж байна. Энэ ч гэхдээ ийм байт юм шүү. Аягны боол бол одоо чинь залуу хүн бас сэтгхүүн тийм одоо мэдрэмжтэй тагдаг төрлийн хүн одоо тийм хайр дурлал эсвэл халамжтай амьдралын ийм төр байдаг штэ. Өгвөл авдаг, агвал авбал өгдөг. Ер нь нэг тийм сайхан буянгүүлдээ бас хүн туслаад эсвэл хайртай дотны хүнтэй хайртайгаа хэлээд эсвэл хайр мэрэ хэлжлэхэд их сайхан 7 хоног байна. Ерөнхий нэг ийм харддаг дотны хүнтэй байвал дарваараа наашраа би манчимд хайртай хоёлаа үрхий гэд. Гойчтод буруудахгүй баг. Эсвэл одоо бас баяр салгад хүндээ бас тийм баярлцсан налгаснаа хэлээд хайртай шимэртэй шүүгээд тэгээд нэг ганц хоёр шишиг хувааж өгöd бас буруудахгүй. Нэгсэндээ энэ 7 хоног их тийм гоё мэдрэмжийн 7 хоног байна. Их гоё мэдээнүүд орж ирнэ, их сайн юм болно. Зөрөөд бас өөрөө ч гэсэн бас тийм гоё буянгүүлдэ თქვენ туслагсан уу те. Тийм байвал их сайхан байна гэж гарч иж байна. Ялангуяа мэдрэмжийн тал учраас баярлдаг, хайрладаг байнда тэрийг илэрхийлвэл зөрөөд өөр чинь бас тийм хэмжээний гоё орж ирэх юм байна. За хоёр дахь хөзөр дэлхий world. За хөзөр дээр нэг 4 юу вэ штэ? Юу гэдгүүлээ? 4 одоо библиэд 4 сахиус энжлүүд гэдгийг. За энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо юу гэдгүүлээ? Нэг тийм амьдралын чинь нэг гоё үе эхэлж байна. Яг нэг юм. За одоо яг ингээ хөдөлгөөнд орё. Алийн болох нэг удаан цогтой. Яг нэг потенциалаар яв гэдэг нэг тийм үе ирж байгаа учраас одоо аягны боолтой цуг өөрөө чинь тийм мэдрэмжээр их тийм хөдөлгөөнд оруулсан, ингээд хийгсэн юм гаргая оргоё гэсэн тийм одоо 7 хоног байх нэ. Одоо яг тийм 9 шидэн бүрднэж ярьдаг шүү дээ. Тэр шиг аз од нь аль нь бүрдээд одоо юм хийж үзэх, юм туршиж үзэх, ямар нэгэн шинэ бизнес ч юм уу эсвэл одоо хүмүүстэй харилцаа эсвэл тийм хамтрагчтай тийм харилцааг бүтээхэд маш их айтайхан үе байна. Гэхдээ юм байдаг шүү. World үзэр чинь давхар энжлүүдийн зураг байдаг учраас өөрөө энэ 7 хоногт манифест хийх ямар нэгэн залбирах. Гэхдээ яг нарийн ширийн залбирах зүйл төр маш сайн гэж байгаа. Тийм учраас одоо таны хүний аз гэж мэднэ шүү. 3 төрлийн аз үүдэг. Лотоны аз. Шууд ингээл жижигхэн юм гождөг ч юм уу, сүлжээ гождөг ч юм уу. Хоёр дахь нь боломжийн аз. Ингээл явж байхад аюу гой боломж гарч ирдэг. Гурав дахь нь хүний аз. Яг өөр чинь зөвхөн орж ирдэг. Тэгвэл энэ 7 хоногт
одоо хүний буй тийм мэдрэмжийн аз их өндөр байх учраас энэнд одоо яг тийм чухал хийж байгаа зүйлсүүдээрээ туслах хүнийг эсвэл дэмжлэг үзүүлэх эсвэл менторлох хүнийг гаргаж өгөөч гэдэг тийм манифест хийж одоо залбирал үйлдвэл маш тийм үр дүнтэй юм аа гэсэн юм ингээд гарч иж байна. За тэгэнгүүт сүүлд нэг энэ 7 хоног бол тийм ойлголтын тоглоом байх юм. Одоо гол нь тийм нүцгэн юмтай байгааз. За тэгвэл нүцгэн маань гэдэг чинь бурхнаас нуух юм вэ гэсэн үг. Юу гэсэн үг гэвэл яг амьдрал өөрт чинь бас бусдыг яг бүгдийг сайн хар заяа. Юу болоод байна? Яагаад нэгээд байна? Давхар надаа ингэж одоо юм байх шаардлага байна уу? Тэр хүмүүсийг яагаад байна? Яг олон талаас нь ер нь амьдралаа энэ талд харуул маш зөвөө гэж одоо ингэж бууж байгаа юм аа. За одоо харин гаргалгаа наривчсан үзэрлүүгээ орцгоё. За ийм байна. Эхнийх нь 10 сан буюу одоо instruction зааварчилгаа. Хөдөр дээр нэгэн жоох хөвгтөгтэй нэг өвгөн ингээд сум харавахыг зааж штэ. За яг тэрнтэй адилхан амьдралаас одоо танд одоо чинь ингээ юм болоод байгаа энэ сайхан үйл явдал чинь таны хувьд одоо амьдралаас зааж өгч байгаа сургамж одоо хичээх юм аа. Энэ бүх боломжуудаас та бас суралцах юмаа суралцаа, давхар өөрийгөө ойлгоод, бусдыг ойлгоод, давхар өөрийгөө тийм потенциал болон чадварыг хараарай. Энэ чинь аягны болоод чинь сонирхол. Тэгвэл таны сонирхол юу вэ? Бас юунд сонирх одоо тэр сонирхлын потенциал чинь юунд хүрэх гэх юм? Зүгээр нэг одоо тийм хоббиний бильярд юм уу те? Эсвэл бүр тийм том одоо тийм одоо хобби чинь бүр тийм ажил болох хэмжээний эсвэл тийм карьер болох хэмжээний юм уу те? Яг тэрийг та өөрийгөө бас маш их сайн судлах нь байна. Давхар одоо ер нь энэ 7 хоногт их гоё юм туршиж үзээд одоо чинь наандаж дурсамжуулах, цаандаж бүр тийм том зургаар юм болох бүх юм ер нь одоо амжуулж хийвэл энэ 7 хоногт маш тийм үр дүнтэй байна гэж гарч иж байна. Гэхдээ нэг юмыг анзаар та энэ хүү сумын хонох болов, байгаа хонох болов бас хэцүү. Яагаад вэ? Одоо нэг яг ийм ном сумаар харааж маш тийм байлдааны үр дүнтэй тийм харааж болоход бас нэлээд хэмжлэж одоо шаарддаг. Яг тэрнтэй адилхан энэ хүүчсэн сумаа онохгүй байх. Харин үүнтэй адилхан таны амьдрал ч гэсэн бас яав жижиг сажиг одоо юм олдож үзээ бас фейлдэх юм уу те байж болно. Гэхдээ энэ чинь нэг фейлдлээгээд хоёр үрдийн фейлд нэгс үг биш шүү. За байн одоо суралцаад явна. Нэг фейлдэн, хоёр фейлдэн, гурав фейлдтэй. За энэ арай жоо эндээшээ харах хэрэгтэй юм байна. За 3 дахь фейлдлээ. За тэгвэл одоо энэ хавцаа харахад болох юм байна гэж ойлгохгүй юу? Яг тэрнтэй адилхан энэ 7 хоног бол танд нэг тийм муу юм харааж төлөхөөсөө илүү одоо гэдгийг таныг тийм сорьсон, хичээл үзсэн тийм зүйлсүүд аюу их тийм байх юм байх шүү. Тэгэхээр одоо бити их юм дээр та ингэж санаа одоо би алдчихлаа. Би ямар муу юм бэ? Би эсвэл арайч тиймэрч тэгж бити бодоорой. Бүх юм таны аюу сайхан замаар, бурхны заасан замаар явж байгаа шүү. Энэ бүхэн бол хичээл, сургалт. Таныг нэгт ад жаргалтай байлгалаа хичээл орж ийн. Нөгөө талаас таныг бас чадвартай тийм юу гэдүүлээ одоо шазруу тийм байлгалаар хичээл орж ийн шүү. Харин хоёр дахь нь за ингэж шазаагаа тэгээд яах юм? Юуны төлөө шазаах юм? Ад жаргалтай байдлын төлөө 10 аяга. За энэ бол зүгээр нэг ад жаргал биш. Энэ бол одоо мэдрэмжийн бүх тийм гоё юу байдгийг. За ямар хувь хүн ад жаргалтай байдгийг. Яг нэг юм vibe нэлсэн хүнтэйгээ юмэр асуух эсвэл vibe нэлсэн хүнтэйгээ тийм цуг байгаа те. Тэр чинь хамгийн ад жаргал. Яг тэрнтэй адилхан таны амьдралыг бас яг нэг тийм гоё ад жаргалтай байлгах. Тийм ганцаараа тэгээд нэг юм меморо суугаад тайван байна да гэсэн биш. Бүр их тийм гоё сэтгэл төрсөн ад жаргалыг танд мэдрүүлж бүр тэр нь удаан байлгахын тулд одоо таныг одооноос л бэлдэж байгаа юм аа. World гэдэг чинь яг одоо цагийн нэрлэл гэсэн үг гэхгүй юу? Тэгвэл юуны цаг ирээд байгаа юм? Ийм сайхан ад жаргалтай happy ending рүү чинь оруулахад их сайхан одоо энэ 7 хоногоос эхлээд сайхан бэлдэж эхлэх юм байна. Харин та энд суралцах ёстой. За харин энэ 7 хоногт одоо Oracle үзээс юу үзүүлсэн байна? Харцгаая. За active waiting дээр
3 дугаар нүд одоо 3 дахь нүдээс сэргийх. За духан дундуур ганц нүдтэй дуваас хор гэж байгаа шүү дээ. Самбар цог яах вэ? Одоо юу штэ? Би ингээд одоо миний итгэл үнэмшилтэй санаа одоо зүүн сонгоосоо илүү би бүх юмыг харж чаднаа гэдэг. За тэгмүүд хүн юуг хамгийн хардгийг? Хүн найдварыг хардаг, хүн аз жаргалыг хардаг, хүн одоо сэтгэл хангамжийг хардаг байхгүй юу? Хэдэн мянган бэрийн цаанаас нь чамайг хардгийг. Яг тэрнтэй адилхан та бас яг эцсийд яг энэ 7 хоногт юуны төлөө амьдардаг? Яах гэж амьдардаг те? Тэрийг бүр тийм нарийн ширийн болгоод детальчлаад юу нэг харуул маш үр дүнтэй байна шүү те. Таны амьдрал яг үндэ аюу тийм юу байна? Нэгийн юм байна. Тэ одоо жоохон тийм гоё болгоё гэхээр та тийм өөрөөдөө хэлзээ тийм тэнэглэзээд жоохон манагтаад болохгүй. Нэгэн тэнцэн дараа төрөл баталгаагүй. Тэгэхээр нэг алдсан амьдралдаа яг тийм зоригтой, зоригтой яг амьдрсан шиг амьдраад хөгшөөд ингээд тийм эмгэн мөвгөн чавган цолчоо сууж явахдаа дурсах мэхтэй бай. Тийм харамсах мэхтэй биш, дурсах мэхтэй бай. Тэгэхдээ гоё алсаа. Тэгэхэд аюу сайхан охинтой уулзаа. Тэгэхэд тийм гоё залуутай уулзаад тэгээд адлаад гэсэн нэг тийм гоё дурсамжтай сайхан амьдрахын төлөө та одооноос хичээх ёстой шүү. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За шидтэн. За шидтэн бол юу гэдэг юм аа? Ууг нь бол их бас сурч мурчтай гэдэг үзэр. Тэгэхдээ тийм жоохон бүтггүй сурч нэг гэдэг чтэй онгироо. Их тийм жоохон би бол юм мэддэг штэ. Монголд бол би бас том сурагч одоо хэдүүлээ. Би бол сургуулиуд том тийм гавал мавл гэдэг тийм онгорцсон ороод идэг штэ. Жоохон нэг тийм юм болох гээд байгаа юм биш шүү. Давхар хэд өөрийгөө бас тийм хайрцаглаад бас байж болохгүй шүү. Одоо хэдүүлээ би болцсон гэд одоо хэд өөрийгөө тийм яаж болохгүй. Та яг үнэ болоогүй. Танд сурах юм зөндөө байна. Энэ чинь 10 жилийн сурагч бистаа болцсон. Би нэг яэшээ сайн өгцөн. Надад бол ингэ болцсон. Би бол ингээд оройн дэд очирваа гэд бодож агаад их сургуульд орохоор нэгдүгээр курсээ өгдөн паг болдог байхгүй. Яг хуу эхлэл мэдээж гоё штэ бас багштай. Тэгээд яаж сайн байсан багшаа загнуулаад явдаг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас жоохон тийм одоо өнгөрч болохгүй шүү. Ялангуяа та өнгөрч болох төрлийн юм байна. Тэгэхээр энэ 7 хоногт нэг тийм өнгөрөхгүйгээр яг тийм хөрхөн бацаан байж хаад бүх юмаа сайхан сураад сайхан амьдрал мэдрээд их тийм хөгшин хүн шиг нэг тийм маяглаад яах нүгтэй зүгээр л гоё бай заа юу. За ингээд эхний хөзөр манд дуслаа. Одоо хөзөрдөө таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешн юу маш их баярлах болно. Мөн гүлэний утган дээрээ юу хийхийг хүсэж байна? Ямар хөө зүйлүүд тэмүүлж байна те? Яг юу руу ингэ явсан бараа юу мөрөөж чинь гэдэг бичээ явуул. Тэр чинь төлөө сайхан залбирлуудыг манифест хийгээд ерөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санах хүсэн ерөөй та бол амьдралдаа аз жаргалтай байх эрхтэй хүн шүү. За ингээд хоёр дахь хөзөрлөвгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань нэг аяг. За хөзрийг ажиглавал бурхан багштай одоо үүлээс гарч байгаа бурхан гээд одоо аяг өгч штэ тэр аяган дээр нь ус аяган баг усны усаар юм шиг те ус оргиллоод одоо тагтаа ингэ сайхан юм хийж байна. За юу гэсэн үг юм? Ер нь энэ 7 хоногт аяг бол мэдрэмжийн хөзөр. За тэгвэл энэ аяг яг өөр чинь бурханаас одоо ийм гоё хайрыг өгч шүү. Бас амьдралын сайхныг мэдэрч шүү те. Аюу сайхан тийм хүний боломжийг өгнө. Их гоё тийм мэдрэмжийн сайхныг мэдээг сайн мэдээ ер нь энэ танд орж ирэх нэ. Одоо юу гэдгийг хайр халамж тэр тал дээр илүү та тийм гоё гүн үнцгий юм мэдрээд бас ямарваа нэг тийм шин нэхлэл мэдрэмжинд тулгуурсан их тийм сэтгэл ханамжтай одоо хүнтэй учирдаг ч юм уу эсвэл тийм хүссэн ажлыг хийх ч юм уу те. Илүү тийм мэдрэмжтэй холбоотой шин зүйл энэ 7 хоногт эхэлнэ гэж ингээ гарч ирж байна. Одоо таны хүссэн хүлээсэн зүйл шүү. Эсвэл ингээ болж бүтчихсэн гэсэн тийм зүйл ч юм бол энэ 7 хоногт бас их сайн талаараа ингээд эргэнэ гэж одоо ингээд бууж байгаа юм аа. За хоёрдугаарт хардаа одоо нэг юм юу нүсээ бүтэм хол горхон болсон байгаа. За тэгмэт нэг юм байгаа маа. Ус ямар вэ? Тонголог. Яг тэрнтэй адилхан таны бас энэ 7 хоногт ер нь нэг одоо харах өнцөг нь маш сайжирчихсан.
яг юу амьдрал юу болоод байгаа бүгдийг харчихсан. Та бас өөрөө бас яг энэ зүрх сэтгэл мэдрэмжтэй юу хүсэж байгаа илүү тийм мэдэрчихсэн бас мэдрэх тийм тал руугаа бол та илүү тийм энерги нь өндөр. Давхар та бас тийшээ тэмүүлсэн, таны үсээ шиж юмс тэмүүлсэн тийм энерги авраатай байх юм байна. Энэ бол яагаад маш зүг. Одоо юм байдгийг хүмүүст ингээ хувь төвлөрийн одоо ингэ гэхгүй юу? За миний хөө өөрөө ингэ хувь төвлөрийн хүсээ манифест яв гэдгийг. За тэгвэл тал нь айтайхан явдаг бол тал нь стак төөрдөг. Та бас жоохон төөрөх гэж магадгүй байгаа тань. Айгуу тийм ерөнхий мөсдөг. Уу яг тэгэл нэг юм хороолт 2-2 бай тэгэл гэдэг тийм маягийн. Гэтэл яг одоо та одооноос ахуулаад яг тийм 2-4 тэдэн сая төгрөгийн үнэтэй, тийм байртай, тийм галтгоотой, тэдэн метр квадрат гэж яг тийм нарийн ширийн деталь руугаа тийм байр олох нь би ингэ бүр тийм нарийн ширийн бүр яаж тэр мөнгөний болох вэ те яах вэ гэдэг юм уу та бүр энэ 7 хоногоос тийм орох юм байна. За тэгэнгүүт одоо нэг ая гэдэг чинь давхар юу гэдэг юм аа. Зүгээр нэг тийм сайн мэдээж давхар сайн байх, сайн энерги өөрөө чинь ингээд энэ 7 хоногоос ахуулаад тийм сайхан ивэж тойроо те тэтгээд явах юм байна. Одоо тодорхой хэмжээнд аз сорьсон. Гэхдээ тийм удаан найдсан бас бүтгүүлүү гэсэн зүйлс чинь бол та зориулаад ихэд энэ 7 хоногт их сайхан бүтэн. Үгүүдээ ихэд бас тийм айтайхан сайхан мэдээ сонсноо. Ямар ч байсан таныг энэ 7 хоногт одоо тийм шийдэмгий зүйлхэд таныг одоо нэг талдаа гаргачих юм байна. Тэр нь юу гэсэн үг вэ? Нэг талдаа гарна хэр чинь одоо тийм одоо хоёрын хооронд ингээл завараал яах нь мэддэхгүй байхгүй байлахгүй гэсэн үг заа юу. Тэгэхээр та энэ 7 хоногт их сайхан мэдээ сонсно. Одоо манифест их сайн байна. Тэгээд хүмүүсийн харилцаа их сайн байна. За тэгэнгүүт энэ чинь хайнгид мэ хоёр дахь өдөр хүлээстэй хүн гэж аваад. За юу гэсэн үг вэ? Одоо их ойлгомжтой шүү дээ. Нэг модон дээр нэг баачка хүлээтэй байна. Яг амархан. За ийм байгаамаа. Одоо тэгвэл таны амьдралд одоо та харах өнцгөө жоохон өөрчлөмөр байна. Нэгдүгээрт энэ чинь бусад таны хувьд ингээд хэцүү байгаа байдалтай сонирн байгаа юм гэж бодож байгаа боловч яг үнэ таны хувьд бас эргэн тойрон чинь боломжоо таны одоо сахиусууд одоо хувь төвлөн чинь таны тийм боломжууд бас айтайхан тийм одоо юу гэвэл зөв зам руу ч таны ингээд уг нь оруулаад байгаа юм байна. Та дааж тэрийг нэг л харахгүй байжгаад энэ 7 хоногоос тийм харж эхлэх юм уу да гэсэн юм байгаад байгаа юм. Яагаад вэ? Жирийн хүний нүдэнд бол тэр үнцэг үлэх тийм их харагдахгүй. Гэхдээ та одоо бас арай тийм бус хүмүүсүүд бол мэдрэмж нь эсвэл толгойсоо ажилладаг арай өөр тийм зүйл хардаг учраас ингээ харж болох юм биш үү гэдэг. Одоо юу гэдэг штэ 10,000 тийм хатаастай хүн яах вэ? Хатаас зарыг гэн. Гэтэл яг үүндээ таны одоо харах үнцэг бол 10,000 хатаасаар нэмж мод аваад ямарваа нэг юм барай бүр үнэтэй зарыг гэдэг л байхгүй юу? Яг тийм маягаар танд одоо амьдрал чинь энэ 7 хоногт илүү тийм одоо нүд нээгдсэн юм шиг тийм харах хандлагууд юм болоод бүр тийм таны сэтгхүүд тийм зүүн самчин сайн болоод ингэж болох юм биш гэсэн тийм боломжууд танд их сайхан нэгдэж гарч ирэх юм байна гэж одоо харагдаж байна. Тэгэхээр эхнээс нь дүгнвэл таны мэдрэмжийн талаар их сайхан болно. Давхар таны тийм зүүн совин маш сайн ажиллах учраас танд зүүн совин тань дээр таны бас айтайхан ажлыг толгой логтэй чинь нэмэгдээд та их сайхан бодлуудыг, их сайхан санаануудыг олох юм байна. За харин гаргалгаа наривчсан үзүүлбэргээ одоо орцгоё. За эхнийх нь 3 ном fulfillment одоо хүрсэн хүрэх. Одоо чи юм шүү дээ. Одоо таныг ямарваа нэг юмд хүрээчэл гэж байна. Энэ ингээ сайхан уг нь та их ингээ сайн чадвартай бас одоо юу гэдэг вүлээ суур сайтай потенциалтай тийм хүн биш үү? Гэсэн хэрнээ та их тийм жоохон тууштай биш хит мэдрэмжнээ сэтгэлдээ автын биш үстэй гэсэн юм байгаад байна. Энэ болохгүй. Та их тийм одоо жоохон тууштай байгаад яг нэг юм гараас гаргаад
одоо үр дүн үзээ явбал танд энэ 7 хоногоос хавуулаад их гой юмнууд орж ирээ те бухимчин бүтээд амжилчин бүр левел төвшин нэмэгдээд бүр тийм сайхан болоод давхуртай юм хийж аа юм одоо хүсэл юм хийгээд айтайхан болох юм байна гэж нэг талаас нь гарч иж байгаа юм аа. Энэ бол маш зөв сонголт. Хоёр дахь нь дөрвөн чулуу хамгаалалт. Энд чи игээд байгаа хгүй юу? Таныг уг нь хувь тавилангаас нэг юм хүрч гээл үзээд байна гэж аавас. Та болохоор нэг тийм бас одоо хөрөхгүй байгаад байна. Яг нэг ингээд одоо нэг юм хайрын хөхөд юм аа. Одоо нэг залуу охинд сайн. Тэгээ тэр охин тоохгүй болохоор тэр залуу улам ингээ хойноос гүргэдэг. Өө шүү дээ хойноос гүргэл сарнаа марнаа барил. Гэхдээ нөгөө охин тоогоо тэгэхээр мань хүн үздэг. Та жоохон тийм байгаад байна уу? Хэцүү байхаар ингээл аим хойноос нь ингээл юм бүтээгээл. Тэгээд зөрөөд нэг тийм амархан болоо юм бүтээд ирэхээр тийм жоох уйддаг юм байна уугүй юу? Бодож үзээрэй. Тэгэхээр яг энэ нэгсэндээ таны амьдралыг энэ 7 хоногт яг нэг ингээд тийм одоо хэдэн зүйлс рүү гараа одоо эцсийн зүйлээ те үр дүн харуулахын төлөө таны их сайхан юм руу чиглүүлж байна. Тэгж биш таны бүр сайхан руу орох юм байна гэж гарч байна. Тэхийн тулд танд хурд хэрэгтэй, төвлөрөл хэрэгтэй шүү. За энэ 7 хоногт одоо орогдлоцоос юу үзүүлсэн байна харцгаая. За чинь одоо only my belief is in my way. Миний итгэл бол миний зам юм аа гэд. За түрүү чигээр хаягтай адилхан биш та аюул мэдрэмж их. Та юунд итгэж байна? Яг тэр чинь таны зам. Гэхдээ тэр итгэлдээ тийм хэр одоо бат итгэсэн байна. Бас хэр ингээ урт удаан хугацаанд найдаж явах юм те. Тэгвэл итгэсэн ингэхдээ тэгээд нэг одоо хоол идчихэд арай өөр мэрдэг ч юм уу. Эсвэл арай унтчаад өглөөс эрт арай өөр мэрдэг ч юм уу те. Ийм байж болохгүй. Таны одоо хамгийн тийм потенциалын сайн явчин бол тууштай байдал. Одоо тэгмүүд энэ одоо тэд одоо миний бүхийг хараа. Ягаан болоод байгаач энэ яг малгай гэдэг чинь зүүн сонгоч чинь танд ийм тууштай байдал бас одоо сэтгэлийн тэнхээ те тэрийг одоо танд нэмж аавраач юм болно гэж оруулж байгаа юм байна гэхэд. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? Нэг зоос. За нэг зоос бол одоо юу гэдгийг юудвүлээ модны үртэй адилтдаг. Тэгэхээр маш удаан тэгэхээр доктортой гэсэн. За ер нь бол энэ 7 хоног та бол тийм удаан гэж болохгүй. Шууд сэтгэлийн хөдөлтөд авцсан чигээрээ хурдтай сүрсэр байх хэвээр маргааш болно. Үгүй бол өнөөдөр 5-ыг маргааш 5-ыг нөгөөдөр 5-ыг гэсэн байхгүй. Ямарваа нэг боломж, ямарваа нэг тийм үйлдэл гарвал те одоо сайн хүн чинь нийлэх шанс олдвол шууд дайрч аваад үнсээ тав. Одоо ажил дарагчин ингээд нэг тийм юм чи шатгүй шууд чаднаа бандаа гэж хэлээд тав. Одоо те ямар нэг бизнесийн боломж орвол чадна штэ бандаа гэж хэлээд тав зүгээр. Шууд итгэлтэй зойр. Тэгэхгүй тэрний оронд маргааш болъё, өөрөө хор болъё, зам бол хор болъё. Тийм байхгүй шүү. За ингээд 2 дахь өдөр манд дуслаа. Өдөр дэлгэлтэн таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр хийрэй, сабскрайб дараарай. Мөн донешн бол маш баярлах болно. Тэгээд гүлийн нутган дээр юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна, юу тэмүүлж нэгдээ бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест үлдээд, залбирал үлдээд өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн хүссэн өрөөй жоохон тооштой бараа миний бороо чишээ та. За ингээ одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань 8 зоос. За тэгээд үүлэрхийг орчинд нэг нь бол ажил саарл тэ. За одоо юу гэдэг юм аа? Уг нь их зөв замдэр явж та энэ 7 хоногт. Ер нь нэг юмд хүрэх юмний 10-аас 8 дээр явж байна. Яг мэдээж жоохон өөртөө санаадаггүй байж таарна. Бас нэг их ингээд ер нь энийг хийсэн ч ялаа, байсан ч ялаа гэдэг. Тэгтээ болохгүй. Харин яг 10-аас 8 дээр явж байгаа нөхцөлд улам тийм өөртөө санагдах тусам өөрөөрөө тийм стрессээ тайлах, буурлалтанд орчихгүй байхыг хичээх, зөв зам руу явах хэрэгтэй. Харин бүр их гоё юмны ойрхон байгаа шүү. Энэ чинь энэ 7 хоног бол нэг тийм айхтар тийм цэлмэг боллоо те. Одоо тийм юу гэвэл гялбаад амар тийм аз тохиолдол юм боллоо. Айхтар ингэхгүй. Жохон нэг тийм байдал 7 хоног маягийн байна. Гэхдээ үр дүн чинь маш сайн явж байгаа шүү. Одоо хэдүүл нэг үр бүтээмж, ажлын үр бүтээмжтэй маш сайн явж байгаа.
чадах юм хийгээ явж байгаа. Үзэх юм үзээ явж байгаа. Үр дүн яг харагдахгүй ч гэсэн багч гэсэн бас айтайхан хэмжээнд явж байгаа учраас одоо энэ дээр өөрийгөө тийм юу ямар байна? Одоо огцон тэнэг алдаа гарчих үе. Огцон тэнэгдчих үе гэдэг дээрээс жоохон сэрэмжтэй хашир юмаа тайван хийгээ сууж исэн маш дээр байна. Энэ ч нэг patience буюу тайван байдаг зэрэггүй юу? Энэ бол ингээд 9 цус болоод 10 цус болоод бүр амар байж байгаа мэдж байгаа. Тэгэхээр тэгээ дуу аялсан шигээ ингээд юм хийж байгаа юм. Мэдээж зоос нүдээс ухаас утгатай шүү дээ. Хэцүү шүү дээ. Бас гар өвдөн, тэгээ өдөржингөө суу, нуруу өвдөн те. Тэгээд чинь гадаа ингээд юм болж байгаа мань хүнтэй суугаал байна. Яг тэрнтэй адилхан одоо бас хэцүү боловч энэ 7 хоног таны хувьд маш өөр дүнтэй 7 хоног байх болно. Ялангуяа тийм ажил төрлийн хүн тал дээр, карьер тал дээр эсвэл ямар нэгэн зүйлийн төлөө явж байгаа нөхцөлд одоо бас айхтар тийм харагдах үр дүн бага юм шиг хэрнээ маш тийм чанартай 7 хоног байх юмаа гэж ингээ гарч иж байна. За харин 2 дахь өдөр 5 сэлэм. За зөрөөд нэг юм сонирм болсон. Одоо юу гэдгүүлээ харалтаа ингээд уган сэлмийн гуруула барьсан 2 нь явж нэг нь ингэдэггүй сэлмээр барьцалтай хулгайчудаа гэсэн маягтай байна шүү дээ. Гэтэл чи юм байдгийн. Яг хөө мэдээж жоохон тийм хүний тал дээр фейлд нэгсэн таны амьдрал зориод шүү дээ. Жоохон фейлдүүлэх, урам хуурах, жижиг сажиг юмуд болж л таарна. Одоо жоохон айдас төрүүлэгч хүмүүсгүй те. Одоо том зургаараа бол зүгээр биш хэрнээ тухайд жоохон тийм бажигдуулах, самардуулах юмуд баг зэргийн болно. Гэхдээ энэ бол тийм том зургаар биш шүү. Энэ чинь бүх юм зөв явж байгаа. Зүгээр л нэг юм жоохон одоо явж байгаа тийм халтардаг та. Яг л тийм болж. Тэрнээс ийм бүх юмас саваг болж байгаа юм биш. Яг л жоохон халтарх юм бол энэ талд болж магадгүй. Гэхдээ тийм учраас жоохон хашир болгоомжтой байсан маш дээр шүү. Ялангуяа хүмүүстэй буудалцах магадлал жоохон өндөр байна гэж гарч иж байна. Тэгэхээр нэг хайтар тийм хүүхдтэй харьцаа чирэггүйтэй юу гэж чимээ хүн л ажил төлөө хийгээл нэг юм жаа стресс үл нэг ганц хоёр пиавлаа зууч одоо пиавлаа зэн лаз пиав уучаал тэгээд нэг явж ирсэн айлал талдаа энэ талд үлцэгтэй заяа. Тэгээ сүүлд нь энэ чи ардаа сэлэнтэй хүн хоёр чинь нэг юу харах юм зүгээр штэ. Алхтай хүнд бол бүх юм одоо хадаас олж харагдах юм а гэдэг шиг одоо танд харах өнцөг гэдэг чинь бас нэг энэ талд арай өөрөө гарч ирнэ. За тэгвэл энэ ардаа энэ хүмүүсийг харж байгаа боловч яг үндэ энэ одоо ажил энэ одоо хийж байгаа хүнийг харж байгаа байхгүй юу? Яг ингээ явж байгаа юм маань хингээ хийж байгаа юм маань энэ одоо зүйлсийн төлөө хичээж байгаа зүйлс маань надаа ингээд ирээдүйд маш сайхан үр ашиг өгөх нь маш үр дүнтэй байх болно. Эний төлөө одоо би юм хийж байгаа маа. Нэгс нь ажлаасаа таашаал авахаас гадна яг одоо ингээд шин зүйлийг улам хийж болох юм байна. Ингээд байгуулвал бүр гоё руу орох юм байна гэдэг тийм итгэл өмшил танд ингээд суух юм байна. Суух учраас танд бол энэ 7 хоногт бас их айтайх юмнууд бол болно. Яг мэдээж тийм батгах шахах айтал юм жоох юм болно гэсэн үг. Баг зэрэг нэг зарим хүний зангааш танигдчих магадгүй, зарим нэг одоо ажил төрөлтэй яг оргиороо танигдчих магадгүй. Одоо оргид санаа нэг юм исэн мэгэд орж магадгүй учраас ерөнхийдөө жоохон сэрэмжтэй бодолтой бай. Дээр нь хиллэм юм байгаа учраас хиллэм аюу заваа ингэхгүй юу. Зөөр үж ягаад гинт хүн аюу тийм эвгүй байдалд ордгийг. Тэгэхээр ер нь жоохон хашир бай. Зүүн сунгоос сонс. Одоо жишээ би ингэсэхгүй юу. Сая одоо 2 хоногийн өмнө яг ажил дээр байж байгаад амар тийм халуун одоо тосон бэлдсэн миний яг нүдний доош туссах үсэсэхгүй юу. Хацар төлөгдсөн гэхдээ нүдүр ороогүй би азтай гэж бодсон. Хоёр дахь нь амар том тоогоо яг миний хөлний хажууд унссан. Бас азтай тэнгүүт зүүнсээ орж иж байгаа хгүй. Энэ 3 дахь азтай байхгүй шүү миний бороо. Маргааш амрахгүй бол тэгээд хөл юм гар нь юм гинтээ штэ тэгээд. Яг тэрийг би мэдэрсэн тэг өдөржингөө бодож байгаа. За ер нь болий зүгээр нэг өдөр амраа игээд амарсан. Тэрнтэй адилхан танд бас энэ 7 жоохон тийм зүүн сөмгийн юмнаас орж иж магадгүй тэгэхээр жоохон хашир байхад бол буруудах юм байхгүй. Тэгээд жоохон тийм эвгүй санагдсан тийм юм байвал зүүн сөмд итгээд болиорой заяа. Түр зүрт өөрийгөө хамбаа. За харин одоо гаргалга наривчсан угаад орцгоё. За тэгээд юу байна? Таны амьдрал ялч жоохон тийм сорих маягтай байгаад байгаа юм байна.
та одоо хийх юм хийж байгаа боловч яг мэдрэмж тал дээр те одоо өвөл тийм жоохон өлөн чүн маягтай жоохон болцсон байна. Өвөл хоол байхгүй. Ямар хэцүү байх вэ? Яж ах шүнээр хүүтэн. Яг ийм үед хүн маш хэцүү байдалд ордог. Тэгтээ ийм үед хүнээс маш үр дүн гардаг. Айгүй заваа гэдэг чинь биний одоо хэлдэг. Хүн эргчлөөгөө алдаж байж хүний бүрэн потенциал нэгдэн гэдэг. Яг одоо бол таны бас тийм бүрэн потенциал нэгдэхэд та ер нь яах вэ гэгээд өсчээд ингээ явж байгаа. Яг ийм нөхцөлд та хийх юм хийгээд улам чадвартаас өөрийгөө бариад явахгүй бол ийм үе та жоохон одоо болчмгүй үйл гарч юм уу эсвэл амьдралын сорилт одоо жоохон пакталдаг юм уу те тийм юм болох гээд байна. Тэгэхээр өөрийгөө тийм жоохон дарц зураа шүү. Та үр дүнтэй явж байгаа. Яг нь сэтгхүүр үчинд нэг жоохон тийм сорих гэж юм орж иж байгааг мэдээж орж иж байгаа. Та тэрэндээ нэг тийм хямраад юм болдог. Ерөөсөө шаардлага байхгүй. Тэгээд хамгийн гол нь та том зураг амьдралаа харцсан тохиолдолд тэгээд жижиг сэжиг юм дээр тийм чулуу шүтээ тах шаардлагагүй шүү. За юу. За харин хоёр дахь үзэр 8 буюу одоо дахин төрөлт. За ингээд нэг тийм жижиг сэжиг юм болоод энэ 7 оноос ер нь таны амьдрал, таны харах өнцөг одоо дахин шинээр эхлэх болно. Энэ бол маш зөв зүйл юм шүү. Чи хүний амьдралд одоо болж байгаа, бүтэж байгаа те юм болгоныг ингээд харуулж штэ. Тэр дундаас та яг бүх юмаа ингээд хараад би яг юу явж байгаа вэ те бас одоо яг амьдралын сонголтууд хийх хэрэгтэй. Яг ер нь нэг юм барьсан юм аяг бариа явах хэрэгтэй. Тэрийг л би ингэ хийх хэрэгтэй гэсэн өөрөөдөө тийм ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгуулж байж та юмд хүрнэ. Тэгээд дээр нь энэ 7 хоногт тань одоо 8-ын тоо бас гоё байх шиг байна. Хардаа. За 8 зоос. Тэгээд 8 аяга. Аяг бол мэдээж мэдрэмжийн үзэр. Та бас өөрийгөө тийм стресстэй тайлах тийм мэдрэмж тийм яасан юм хийвэл болж байна. Тэгээд 8 зоосоос мэдээж урт удаан хугацааны юм. Нэгс нь таны үр дүн их гоё сайхан гоё гарна. Тэгэхээр танд бас жоохон хийх юм байна. Тэхийн тул таны ингэж хүн болгон танд жоохон тийм харах зэгж жоохон өөрчлөх гээ эсвэл жоохон хоор орж магадгүй. Та тэр битгий юм ягаарай. Хамгийн гол нь таны энерги одоо бүтэхгүй эсвэл юм хийгээ явж байгаа хүнээс л тийм ялагчийн тийм аура энерги рүү та орж байгаа шүү. За юу. За харин одоо энэ 7 хоногт орох төзөрч үзүүлсэн байна. Харцгаая. За ингээд 5 дахьгүй тийм байдал миний найз болвол одоо миний хамгийн хэцүү ингэж юуж гисэн итгэж гисэн эдгэрдэг юу гэсэн үг юм. Аюу тийм жоох юу байгааз та өөрийнхөө өвдөлттэй та эсвэл өөрийнхөө тийм гүрийж байгаа байдалтай тийм бас яадаг шаардлага байхгүй. Би зоох хэрэгтэй бол шаардлагагүй. Энд чинь стресс тайлах гэдэг нэг юм байгаа. Зөрөөд бас ингээд зовлонгоо даах гэдэг юм байгаа. Зовлонгоо даагаад байвал тэгэл стресс нь депресс болно. Тэгэл сэтгэл готролд орно. Харин тэрний оронд та зүгээр стрессээ сайхан тайлаад өөрийгөө сайхан эдгээгээ те гэдэг нэг тийм бэлсэл гэдэг ч юм уу, эсвэл билээ цогтдаг ч юм уу, караоке орж авиралж чаддаг ч юм уу те. Нэг тийм гоё мэдрэмжийг та мэдэрмээр байна. Хит өөрийгөө тийм чангалаад эсвэл одоо ийм байх хэрэгтэй гэдэг нэг эр урах гэдэг тийм байж болохгүй. За юу. Өөртөө хайртай байгаарай. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? Хардтай их том гарах байна. Их том гарах байна. 6 сава. Нэг цагаан морьтой даргатай ингээд явъя монголчуудаа бас яа те гэж штэ. Яг тийм огцом шийдвэрийг энэ 7 хоногт гаргаж болохгүй. Тайван байх, дөлгөөн байх хэрэгтэй. Сав дээр нь галын үзэр маш хурдтай үзэр. Яг та ер нь нэг тийм жоохон сумалгаанд орвол те одоо хүмүүс яддаг чинь активтэй дээ штэ ингээд нэг тийм хүн хатгадаг штэ. Тийм хатгаанд орвол та өөрийгөө барих хэрэгтэй. За би яхаа бодож үзье. Тэгээд хариугаа хэлчих юм чи шийдээ байж наа чи нэг л тийм боцсон сүе яваад нэг. Одоо яг тийм та 100 саяар байр авч яхад 80 сая та цуглуулаа явж яагаад одоо 20 сая болцсон байгаа та нэг юм 80 саяагүй ер нь гээд шууд тийм хашаа биш авдаг ч юм уу эсвэл тэргээр маш авдаг ч юм уу эсвэл шууд тэргээр шоудаг ч юм уу тийм рүү та орох гээд байна. Болохгүй. Энд чинь нэг гоё юмны эцсийн үз ер нь эцсийн үзээ. Эцсийн үзэг чинь бас аюу тийм үр дүнтэй юм чухал юм шүү гэдгийг тэнд одоо сануулж байна.
За ингээд 3 дугаар маань дуслаа. Одоо үзэгдэл одоо таалагдсан бол лайктараар шеэр хийгээс субсcribe-аарай. Мөн donation бол маш баярлах болно. Мөн гүлийн нутган дээр юу хийх хүсэж чинь ямар хуудас одоо зорилготой байна. Юу тэмүүлж чинь те тэрийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээд залбирал өгөөд өрөөлөх болоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүсэн өрөө одоо хүчтэй байж шүү. Аюу жоох юм үлдсэн заяа. За ингээд дараа чинь одоо хөзөр төлөлтөөрээ уулзгаая.